Нэрээ хүүхдийн хоол юу болчих? Хоол, өдийн хоол гэж юу бодсон болохоор. Тэгээ бас энэ органик хүнсний бүтээгдэхүүний тухай хууль гэж батлагдсан шүү дээ. Oh my gosh. Тэрний талаар хин Бондромш өдрээр жуулцсан. Өмнө баяр дээр. Ууцсан уу тий? Уулцсан тий. Тэгээ сонгуулийн дараа бол илгэсэн шүү дээ. Зүг. Тэгээ би яг хөө нэг тиймэрхүү гол хуулиудтай ерөөсөө ингэдэг мэргэжлийн улсуудын оролцоо ерөөсөө байхгүйгээр шийдчихдэг. Тэгээд тэр талаар нэг жоохон юм бичсэн байсан. Тэр органикийн тухай хуулийн би нэг хууль батлагдсан биз дээ тий? Батлагдсан. Тэгээ органикийн тухай хуулийг уншаагүй л угаасаа надад ямар ч сонирхол байхгүй. Гэтэ би ингэж ойлгосон шүү дээ. Ерөнхийдөө ингэж органик чинь юу шүү дээ. Органик хүнс гэдэг юм чи одоо нөгөө тэр одоо органик гэдэг юм би дааж оршиж байгаа ойлголт биш шүү дээ тий. Тэгээ юу гэх юм? Баталгаажуулалтын асуудал. Тийм баталгаажуулалтын асуудал. Баталгаажуулалтын асуудал ерөөсөө. Хүний одоо нөгөө энэ органик биш, энэ органик мөн гэдэг нь одоо ерөөсөө ямарваа нэгэн байгууллагын одоо нөгөө юу гэх юм? Зарим юм дээр үзэмжээр ч гэсэн одоо баталчдаг юм шүү дээ. Тий одоо тэр яг л ерөөсөө одоо тэр одоо химийн гаралтай юм ороогүй ч юм уу те. Тэрийг нөгөө лабораториор баталгаажуулсан. Тийм л асуудал шүү дээ, тийм ээ? Тий. Тэгээ тэр болохоор юуны баярлалаа. Тэр болохоор ерөөсөө юу гэдэг юм байна л да. Хүнсний бүтээгдэхүүний 5% үүдгэл юм байна л да. Одоо өндөр хөгжилтэй орнууд гэдэг юм. Тэгээ манайх болохоор тэрийг нөгөө баталгаажуулах байтугай тэр баталгаажуулалтын лабораториуд нь хүртэл байхгүй байгаа шүү дээ. Тийм ч нөгөө нэг төрүүлээд хуулаа батлаад иддэг гэж жоохон сонир бохгүй ч тий. Одоо нөгөө тэр нь яг органикийн би бол одоо дэлхийд даяар органик хүнс гэж байх ёсгүй гэж бодож байгаа байхгүй. Ялангуяа ингээ хүнсний хяналт сайн байх юм бол тий. Одоо пестицид янз бүрийн хортой бодсыг илрүүлж чадчихвал органик байх нь ямарч одоо органик байх гэдэг ойлголт нь аягүй хэцүү шүү дээ бас тий. Тий органик гэдэг ойлголтоор нөгөө хүн амын хүнсний хэрэгцээг хангана гэж үгүйсэх байхгүй л тий. Органик гэдэг чинь нэг ёсны бас бизнесийн нэг юу байгаа шүү дээ. Сүлжээ. Тий маркетингийн нэг арга хэлбэр тий. Жишээ одоо нөгөө манай зөгийн балыг органик мөн гэж батлуулахын тулд бид нар яах ёстой вэ гэхээр Монголын зөгийг манай монголчуудын зөгийг зөгийн балгаар амьдарч чадахгүй байхгүй юу? Одоо бид нар одоо ялангуяа намар тий одоо цэцэг дуусах үед хамаг зөгийн бал авч идэг. Цэцгийн шүүсийг авч идэг. Тэгэнгүүтээ зөгинд чинь өвлжүүлэхэд сахар өгдөг байхгүй юу? Тэжээл хэрэгтэй. Тэжээл өгнө тий. Тэгээ сахар өг. Тэгэнгүүтээ органик сахарыг өгөх ёстой. Тийм юм хаана гэдэм бэ Монгол тийм биз дээ. Тэгэхдээ эн чи явж сүлжээ байхгүй одоо нөгөө органикээр нөгөө органик одоо шошго авсан хүмүүс хоорондоо наймаа хийж. Гэсэн нэг тал бас байгаа юм. Байгаа. Тий? Байгаа. Тэр нь одоо үнэхээр тийм хэрэг байна уу тий? Тэгснээр одоо нөгөө зөгийн үнэхээр органик сахар нь хэрэгтэй юм уу тий? Энгийн сахар байх яга болохгүй ингэж тий. Та ингээд нөгөө зөгийн болоо органик байлгахын тулд таахар сахар өгөхгүй гэж чадахгүй байхгүй. Аргагүй тэр чинь нөгөө нэг цэцгийнх нь үйлрэл дуусж байгаа, тэр тоос нь дуусж байгаа тий? Нектар нь дуусж байгаа. Тийм чинь та дараагийн одоо тэр үйлрэл ихэд тэжээл өгч тэжээхгүй яах вэ тий? Тэгэхээр окей. Эхлэв. За эхлэе. Томокогийн гэж сонгуулийн дараах анхны ерөөсө сонгуулийн өмнө сонгуул дуусах хүртэл нэг хэсэг амраа гэж
Тэгээд сонгуульд болохоор хүнсний нэр буюу Томгогийн найз гал ажир. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Тэгээ бид дээр 2 жилийн өмнө танилцсан санаадах юм. Тий. Тий. 2 жилийн өмнө үйлдвэрийн танилцуулга дээр тийм ээ. тий, хямны үйлдвэр нэг хямчин гэсэн үг байдэн шүү дээ, тий. Хямчин гэдэг үү? Тий. Хямчин гэдэг үг чинь Twitter-оос гаралтай байхгүй юу? Тэгээ яасан гэсэн чинь нэг Махимпиксийн хямыг одоо нөгөө сурталчлахын тулд баахан Twitter-ийн олон дагагчтай хүмүүст хям тараасан байна л та. За. Би нөгөө хям авч чадаагүй байхгүй. Надад хям өгөөгүй. Нэрээ яг санаж тэгсэн чи бүр нөгөө хям авсан хүмүүс ингээд ядчаад нэг зургийг те одоо нэг нөгөө юугаа текст те бөө ингээд тавьчихгүй юу? Twitter дээр өөрчлөхгүйгээр бүгдийг копидлаад. Тий. Бараг зураг мөрөг нь адилхан юм тавьчихгүй юу? Тэнгуудаа энэ хям авсан. Тэгээ хям авсан болохоор тийм магтахаас өөр аргагүй тий. Тэг магтаад долоогоод явдаг хүмүүсийг чинь хямчин гэдэг болсон. Тэгээ би надаа яагаад Махимпикс хям өгдгүн болоо гэж жаахан гомдож өмдөөд тэгсэн. Тэгжсэн нөгөө юу лээ? Тэр үйлдвэрч юу лээ? Учиртай гэс. Тий. Учиртай гэс. Тий, учиртай гэс нөгөө налахын наанууд. Тий, налахын наануудыг тий. Тинчээ очиж үйлдвэр үзэх үү гэ, тэ. Тэгээл та би бас хям идэ да гэ, яг тэр үед айгүй гоё үйлдвэр тэр нь. Би өөр хямчин болсон явж. Тэгээ бид дээр тинчээ нэг хям зайдас шарч идээд тэ. Тэгээ танилцчихсан санаад. Тий. Тэрнээс хойш 2 жил өнгөрцөн. 2 жил гарсан болцсон ба шүү дээ. Тийм байна. Тэгээд бид дээр хин одоо гал очир болохоор хүнсний аюулгүй байдал яг мэргэжил нь болохоор шинжиж юу гэх юм хүнсний үйлдвэрийн технологи инженер. Технологийн инженер. Технологийн инженер. Тэгээд энийг ягаад гадуур ийм нэг ойлголт байдаг байхгүй хүнсний үйлдвэрүүдээр хүнсний үйлдвэрийн технологи инженер гэдэг мэргэжлэр сурч төгсөж байхад технологич гэдэг нэршлэр яваад байдаг. Инженер байхад. Нөгөө 4 жил хагас сурч төгсдөг. Энд чинь нөгөө өөрөө тэр инженерийн төвчний боловсролыг эзэмшиж явж байгаа шүү дээ. Ингээд нөгөө нэг хөдөлмөрийн үнэлэмж нь болохоор технологич гэж яваад хахаар жоохон хүмүүст нөгөө ойлгохгүй хүмүүст л ойлгогддог. Ингээд цаашаага нөгөө цахилгааны инженер гэж хүлээж яваад байдаг. Технологичт нь бол технологичор л яваад байдаг тийм. Тэгэхээр бид яг анханасаа нөгөө хүнсний инженер гэдээ яагаад яваад байгаа вэ гэхээр магадгүй ингээд нөгөө би өөрийнхөө өгж байгаа мэдээллүүдээсээ тийм хүнс гэдэг чинь инженерийн төвшөнд боловсруулагддаг юм биш үү? Инженерийн төвшөнд хийгддэг юм биш үү гэдгийг олж хараасаа ижил мэргэжлийн хүмүүсээ одоо ингээд бас үнэлэмжийн өсөх чимсэн гэсэн үднэс л явдаг юм л та тэгж. Анхандаа бол хүмүүс гайхдаг л байсан. Юу хүнсний инженер үлээ. Хүнсний инженер гэж хаана үдээ. Тэ? Тэг чин одоо тэр шинжлэх ухааны технологийн их сургууль байна. Одоо тэр хүнсний технологийн дээд сургууль тэ? Энэ хөдөө аж ахуйн сургууль тэр бүгд инженер бэлтгэж гаргаж байгаа байхгүй юм чинь. Ялангуяа шинжлэх ухааны технологийн их сургууль байна тийм ээ. Бас хойч үед бас мессеж өгөөд шүү дээ тий. Гол нь ерөөсөө мессеж л өгөх л дээ тий. Зөв. Тэгээд гол одоо хийдэг ажил одоо нэг хүнс юу юм биш үү? Одоо нэг яаж хүнсний аюулгүй байдлыг хангах үйс тэр үйлдвэрлэгч ашиг ихтэй тий. Бас ашигтай. Одоо хинд одоо нийгэмд хэрэглэгчдэд тэгээд одоо хийж байгаа хүнд тий одоо нэг борлуулж байгаа хүнд яаж ашигтай байх вэ гэдэг нь гол одоо нөгөө зорилго болгож ажилладаг одоо ажлын болоо гэж бодоод байгаа байхгүй юу? Тий одоо энийг харуул ерөөсөө эн чинь хүнсний түүхий гэдэг чинь өөрөө нэг шал өөр юм байгаа шүү дээ. Одоо эсвэл чихрийн нишинг тариад ингээд чихрийн нишингээ шууд хэрэгж болно тийм үү? Энийг тэр шүүсийг нь хадгалах арга гэдэг чинь өөрөө талсжуулаад хадгалж байгаа. Бид нар тэрийг сахар гэж нэрлэдэг. Чи өөрөө ерөөсөө тэр
хүнсийг хадгалах арга чинь л ерөөсөө хүнсний технологи болоод байна. А яг аюулгүй хадгалах арга нь болохоор хүнсний аюулгүй хөдөл болж хүрээд байгаа тийм ээ. Тэгэхээр одоо ухаанд одоо тэр нэг сүү үнэнээс саалаа гэдэг чинь 2-4 хүн цагийн дотор л муудчихна. Исэж эхлэн исэж эхлэн муудна. Энийг яаж хүнсний технологитой уялдуулаад яаж 180 хоног хадгалах вэ? 360 хоног хадгалах вэ? 3 жил хадгалах вэ, тийм ээ? Энд чинь бүр 3 жил хадгалахын тулд бүр нөгөө сүүгээ хатаагаад байна шүү дээ, тийм ээ? Энийг бид нар хатаамал сүү, хуурай сүү гэж нэрлэж байна. Тэгэхээр ерөөсөө л нөгөө хүнсний технологи гэдэг чинь хүнсийг хадгалах аргууд байдаг ерөөсөө. Тийм. Оновчтой хадгалах аргууд. Тэгэнгүүтээ эдийн засагтаас маш ашигтай бүтээгдэхүүн болж байгаа. Нөгөө талаараа тэр хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байгаа хэрэглэгчдэд ашигтай юм шиг боловч нөгөө талаараа эн чинь нөгөө бизнес маш том зах зээл болж явж байгаа. Хүнс үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө. Тий. Одоо нөгөө за нэг литр сүүг чинь 50000 төгрөг, за одоогийн ханшаар 50000 төгрөг гэж бодоход тэр 50000 нь 3 цагийн дотор 0 төгрөг болох уу тий? Хог болж хуурах уу? Болох уу? Эсвэл бүрэн үн цэнтэй болох уу? Тий болгож удаан хадгалах уу? Тий. Мэдээж одоо нөгөө сүүгээр ингэж жишээ аваад ирж байгаа боловч одоо монголчууд бол эртээр үеэсээ махыг хэрэгэлдэг байсан. Мах яаж хэрэгэлдэг байсан гэхээр одоо ерөөсөө шинжлэх ухаанд хөгжсөн үе чи ерөөсөө 1900-аад оны ихэнх үе шүү дээ. Энэ үеэс өмнө ерөөсөө хөрөгч хөлдөөгч гэдэг юм ерөөсөө байгаагүй. Тийм болохоор ерөөсөө тэр махыг уламжилт аргаар борцгээд хатаагаад хэрэгжилж ирсэн юм байна те. Эсвэл давсанд дараад эсвэл бүр тосонд нь дараад тийм ээ. Ингээд янз бүрийн байдлаар хэрэгжилж ирсэн. Энд чинь өөрөө одоо нөгөө шинжлэх ухааны ололтуудыг бүр улам ашиглаад маш сайн одоо үйлдвэрлэлийн технологиуд болоод явж байна л да тийм ээ. Тэгэхээр манай уламжилт одоо борц гэдэг бол ерөөсөө л ялгаагүй л хадгалах арга байсан юм байна. За борцыг бид нар ямар үед хийж иддэг вэ гэхээр яг энэ нөгөө өвөл эхлэх гэж байхад одоо хамгийн эдэшний цагаар мал тарган байхад хамгийн мал тарган байхад нэгдүгээрт хоёрдугаарт тэр үед махыг хөлдөөгөөд одоо зүүчээр муутахгүй. Ингээд нөгөө хатуугаас хийн төлөвч шилжих чинь одоо сублимацийн процесс гэдэг байгаа шүү дээ. Яг энийг нь ашиглаад ерөөсөө бид нар уламжилтаа бүр хэрэгэлдэг байсан байна тий. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө хүнсний технологи гэдэг чинь яг ахуйтай айгүй тийм ойрхон холбоотой байдаг тий. Тэгээ хонсон хоол гэдэг маш том нөгөө сүүний үйлдвэр одоо байхад нөгөө одоо хүмүүс чинь ороод ерөөсөө ойлгохгүй хаана юу болоод байгаа ямар процесс яваад байгааг нь мэддэхгүй. Гэхдээ эн чинь ерөөсөө тэр сүүгээ саагаад тий тэрийгээд самраад хөөрүүлээд ариутгаад ингээд нэг бетан тэгээд тараг бүрж байгаатай яг зарчим ерөөсөө нэг ижил технологи л явж байдаг. Өөр ямар ч илүү юм байдаг тий. Хүний одоо түүхэнд одоо хүний хэдэн мянган жилийн түүхэнд одоо мэдж авсан технологи зөндөө байгаа шүү дээ. Тэрийг яг нөгөө шинжлэх ухаантай холбооч те яг зөв ашиглаж явах ухаан галтаа. Тэгээ манай хүнсний инженер хонсон хоолгийн ном гаргасан. Тэгэхээр хонсон хоолгийн хоёлаа нэг ном гарч хаад нэг жилийн өмнө шүү дээ те. Нэг лайв хийжсэн чи хүмүүс тэгээд хонсон хоол нь тэгээд сайн муу юм уу гэж шууд асуудаг те. Сайн муу юм гэж асуудаг те. Ихэнх хүмүүс тэгдэг байх. Тэгээ сая нөгөө ярианаас хүмүүс та бүхэн анзаарсан бол бид нар аль болохоор удаан хоноосон юмыг идэх гээд хичээгээд ирсэн ер нь ингээ шинжлэх ухааны нийт шинжлэх ухааны айгуу том хэсгийг бас эзэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо хонсон хоол сайн муу юм уу гэдэг яриач айгуу утгахгүй байгаа байхгүй тий. Маш том ойлголт тэнд чи явж байгаа нэгдүгürt те. Одоо саяны нөгөө жишээн дээр ирсэн те. Тэгээд 6 сар хадгалагдах хугацаатай сүү байлаа шүү дээ. Нэг дөрвөлжин савтай 1 литрийн савлгаатай. За энэ 180 хонуулаад уухад аюулгүй идэх сүүг хэлдэг. Тэгэхээр эн чинь өөрөө нэг төрлийн хонсон хоол мөн байгааз. Мөн.
Энэ ч өөрөө нөгөө хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа гэдэг чинь өөрөө тэр хүнсний бүтээгдэхүүн тэд хоног хадгалахад идэхэд аюулгүй байдаг гэсэн нэг ойлголт байдаг. За хоёрдугаар тэр нөгөө хүнсний бүтээгдэхүүний одоо шин бодис ч өөрөө уурга, тос, нүүрс ус гэдэг баахан шин бодис байгаа. Энэ ерөөсөө тэр хүнд зөвхөн хэрэглэгддэг, ашиглагддаг юм биш. Тэгэхээр энийг хэрвээ тодорхой горимд нь тодорхой яг одоо тэр заавраар нь хадгалж идэхгүй бол энэ муудаж одоо тэр бактери мөөгөнцрөөр муудаж одоо хор үүсгэх эрсдэлтэй тийм. Тэгэхгүй нөгөө шууд заавал одоо энэ хортой юм уу үгүй юм гэдэг чи өөрөө тэр микробиологийн ойлголтуудыг ч үгүйсгэж байгаа тийм. Химийн ойлголтуудыг ч үгүйсгэж байгаа. За тэр үйлдвэрлэлийн ойлголтуудыг ч үгүйсгэж байгаа. Ингээд цаашаага ингэж эн чинь яваад бүр хүнсээ ерөөсөө мэдэхгүй байдал төрж байгаа байхгүй юм чинь тий. Хүнсээ яаж хэрэглэхээ мэдэхгүй. Тий. Одоо тэгээд бид нар 2 жил 3 жил болсон борцч идчихэж байгаа. Тэр бол ерөөсөө нэгдүгээрт бол соёл, хоёрдугаарт бол шинжлэх ухаан тий. Гуравт бол эдийн засаг бүгд ингээд холбоотой явж байгаа зүйл байгаа. Тэгээд одоо тийм монголчуудын одоо хүнсний аюулгүй байдлын ойлголт тий. Тэгээ хүнсний одоо нөгөө тийм органик гэдэг ойлголт би яг дургүй гэхээс илүү одоо нэг болгоомжж байгаа юм бэ гэхээр ийм байна. Одоо миний салбар зүгийн бал байгаа штэ. Зүгийн балны ингээд аюулгүй байдлын одоо суурийг бол зүгийн балны стандарт гэж одоо Монголд байгаа штэ. MNS тийм MNS байгаа штэ. Монгол мөрддөг стандарт байгаа штэ тий. Стандартыг бүрэн мөрдөж чадж байгаа зүгийн бал маш бага. Одоо нөгөө өсөлтөг чиг муулж байгаа юм биш үү? Үнэхээр ингээд зүгийн балны аюулгүй байдлын хаана ямар үзүүлэлтээр одоо нөгөө батлагддаг вэ гэхээр нэгтгэхэрт чиг багтай байх. Чиг багтай. Тий. Өндөр сахартай байх. Энэ хоёрын гол үзүүлэлт байхгүй юу? Өөрөө бодис агуулмж өндөр байх тийм ээ. Тий. Тэгээд энэ зүгийн балны стандартыг хангачвал энэ 2-3 жил байдгаа 10 жил болсон ч муудах уу? Тий. Ягаад гэх юм бол ням бактери үүсэхгүй тий. Үүсэх одоо нөгөө нөхцөл өндөр сахар гэдэг чи өөрөө эргээд нөөцлөгчөлөө хөрчиж байгаа шүү дээ тийм ээ. Ягаад өтгөрүүлснээс хүнд маш их сахар хийдэ. Ягаад жимсний чанамалд маш их сахар хийж чадгалтай. Зарим хүн нь болохоор бас ингээд танаа чанамалч нь сахартай юм биш үү гэдэг үг. Сахарыг үзээ яддаг тий. Тэгвэл нөгөө талаас сахар гэдгийг хинч одоо нөгөө шин бодис гэж хүлээж авч чадахгүй байхгүй юм чинь тий. Тий. Ийм болтол нь одоо бүр ингээд төөрүүлээд яваад байдаг тийм ээ. Тэгэхэд чинь одоо цардуулагч чинь полисахарид. Тий. Поли гэдэг чинь олон сахар гэсэн үг тийм үү? Олон сахар. Одоо өөрөөр хэлбэл глюкозын гинжин тий крахмал цардуул адилхан л да. Глюкозын гинжин хэлхэнүүд маш олноороо ингэж сахарын нийлбэр болчих. Тий, нийлбэр болж иж тэр цардуулыг үүсгдэг. Тэгээ нөгөө барин болчдөг. Тий. Энэ биднэрт ингээд гурил болж харагддаг, будаа болж харагддаг, тий? Крахмал болж харагддаг. За нөгөө юу болохоор сахароз буюу одоо бидний одоо хэрэглээд байгаа эсэн сахар байна. За энэ зүгийн бол байна тий. Энэ ч өөрөө сахароз буюу дисахарид. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө 2 сахар л гэсэн үг. Олон сахарын гинжээ хэлэхээ биш 2 сахарын холбоо. Тэгэхээр энэ хаана аль нь илүү хурдан задарч аль нь хурдан биед одоо энерги үүсгэхээр тэр дисахарод. Дисахарид буюу сахароз. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө сахар идэхгүй гэж одоо тэр айж байгаа мөртлөө одоо 5-4 цовын тавьчаад нөгөөдгөө дуустал нь ичдэг байж ерөөсө болохгүй байхгүй юм чинь.
Тэр энэ үед бол ерөөсөө л тэр зохистой хооллолт Тийм. алдагдж जैन ерөөсөө өөрөө ерөөсөө юм мэдэхгүй байл гэсэн үг тийм ээ. Тэг чин нөгөө сахарозоос найчаад гурлан одоо борцгаа хамаагүй ч хэд яваад иж болохгүй юм чинь. Аль алийг л зохистой авч явах хэрэгтэй тийм ээ. Зүг тань тийм. Тэгээ тийм байгаа. Тэгээд одоо зүйн балны хувьд бол яг нөгөө чанарыг баталгаажуулж байгаа юм юу вэ гэхээр сахар гэдэг чинь 9 ч хэрэг хийлээгүй шүү дээ. Одоо нөгөө цэцгийн сахар тий. Цэцгээс гардаг сахар. Глюкоз, фруктоз. Тэр нь өндөр байх. Тэгээд чийг нь бага байх. Тэгжиж зүйн балчин зүйн бал байх гэдэг нэрийг авч болох нь. Одоо тэрийг чинь МНС хэлсэн байгаа. Одоо Монголын стандарт хэлж байгаа кодекс гээ олон улсын хүнсний стандарт хэлж байгаа байхгүй юу? Тэрийг биелүүлэхгүй юм байж үнэтэй юм зарах гэдэг органик руу явж байгаа. Органик гэсэн баталгаажуулж чадахгүй гэж. Үгүй тийм. Тэгээд зарим ингээд зүгийчдэр очиод одоо ийм одоо нэг ус шиг юм хийжээд ус шиг юм гэдэг чи одоо ингээд хөдөлдөг одоо цэцгийн шүүс гэсэн үг шүү дээ. Зүгийн бал болоогүй юм ин хураачаад тэгсэн хэрнээ органик шошгийг авцсан байцдаг аахгүй. Тэ. Тэгэхээр суурь нь хаана их ёстой вэ гэхээр хүнсний аюулгүй байдал болон одоо нөгөө Монгол улсын стандарт нь суурь нь байж ич энэ одоо 90% биелүүлсэн байж ич дараагийн шат руу ямар байгаа аахгүй. Тий. Одоо энэ дээр бол сая оны өмнөхөн те одоо түрүү жил гэсэн үг шүү дээ. Дөрвөн гишүүн одоо ямар ч мэрэгжлийн биш дөрвөн гишүүн органик бүтээгдэхүүний тухай хууль гэж санаачлал. Тэгээ нөгөө органик хүнсний тухай хуультай шүү дээ манайх. Тэрийгээ нэг жоохон өөрчилсөн болоод органик бүтээгдэхүүний тухай хуулийг гаргаад ирчихэ. Энэ дээрээ ерөөсөө нөгөө тэр хуулийн төслийг нь хараад одоо батлагдсан хуулийн төслийг нь уншаад үзэхээр ерөөсөө ухралт хийцэн. Юугаар ухралт хийцэн гэхээр илүү баталгаажуулах шатныхаа цаатлын лаборатори одоо тэр үндэсний аюулгүй байдал хангах юм руугаа чиглэхгүйгээр наашаага одоо нөгөө гидрофоник гэдэг зүйлийг органик гэж ойлгож болохгүй гэд бүрээ цагаан дээр хараад бичсэн тий. Энэ хүнсний үйлдвэрлэлд цацраг хэрэглэж болохгүй гэд. Хүшээ. Тий. Инхээр чи өөрөө нөгөө тэр цацрагч хэрэглэж болохгүй тэр гидрофоник хийгч тэр органик гэж ойлгохгүй мэн. Тэгэхээр ерөөсөө юм чи нөгөө хүнсний үйлдвэрээ хөгжил гэдэг чинь айгүй тийм чөтөр тушаа ихтэй болж байгаа байхгүй юу? Хүнсний бүтээгдэхүүнд хаана үйлдвэрлэлд хаана цацраг хэрэглэдэг вэ гэхээр ерөөсөө ариутгын технологи. Ариутгын технологи. Одоо энэ том эрдэстэй усны үйлдвэр чи ерөөсөө л маш сайн цацрагаар шарж ижил тэр эрдэсийг нь дотор нь хадгалдаг. Тэгэхгүй л өөрөөр тэр дотор нь байгаа нэм бактерийг устгаад эрдэстэй ч хэрэг савлж чаддаггүй юм байна. За өөр одоо төрөл бүрийн хүнсний ногоо, жимсгэн бүгдийг цацрагаар ариутгаж хүний биед аюулгүй болдог бахан. Тэр гадаргуун талбай дээр байдаг юу гэнэ те. Бас оновчтой эдийн засагтай одоо нөгөө химнэлттэй. Одоо мэдээж ариутгах арга зөндөө байгаа. Зөндөө байгаа. Тэгээд за нэг альмыг $100-оор ариутгах болохгүй тийм үү? Одоо тэр чинь ядчил одоо тэр химийн бодисын үлдэгдэл үлдэхээс эхлээд аюулгүй байх хэрэгтэй байхгүй юу тэр. Хэрвээ тэр цацрагаар шараад тэрийг ариутгачвал ямар ч аюулгүй. Тэн дээр химийн бодисын үлдэгдэл үлдэхгүй. Тийм. Инхээр ч нөгөө оновчтой технологи чи өөрөө хаагдаад яваад харч ингээд Монгол улсын хүнсний үйлдвэр яаж хөгжих вэ те? Бас энэ тийм зүги дээр юм байгаа. Бид нар нөгөө хатан зүги гэдэг нөгөө их зүги гэдэг тийм шүү дээ. Их зүги чинь нэг бүлт ганцаар байдаг. Нэг л байдаг. Тэгээд тэр нь одоо өдөрт хэдэн мянган өндөг гаргаад нөгөө бүлийн нэмээд ичдэг байхгүй юу? Тэгээ хатан зүгийг бид нар алдахаар ер нь ингээд нэг бүл зүгийн 800 мянган төгрөг гэж бодохоор 800 мянган төгрөг. Их хэрвээ өгөх юм бол ер нь ингээд тал үн цэний алдчихж байгаа. Тэгээд одоо тэр зүгийн үн цэнийг ер нь алдчихж байгаа юм байна шүү дээ. Их байхгүй бүл гэдэг чинь
За 800 мянгаас шууд ингээд 400 300 мянгаар орчдөг байхгүй юу. За тэгээд бид нар ч одоо мэдээж одоо их зүгийг алдмааргүй шүү дээ. Бид нар жаахан арчилгаа алдах юм бол их зүгийг чи ингээд нисээ явцдаг. Тал зүгийг аваад нисээ явцдаг баг. Зөө. Тэрийг чинь сөргөлөх гэдэг. Тийм. Сөргөлөх гэд одоо нөгөө бүлээ хуваадаг байхгүй юу? Арай хитрхи олоолаа болонгуудаа багтахгүй нэгэд шинэ ихийг гаргаад бэлтэж өгөөд тэгээд хуучин их нисээд яваад гэдэг байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо нөгөө бас л тэндээ одоо тал одоо үнцний алдах юм биш үү? Нисээ явахдаа чи хаашаа явах юм мэддэхгүй юм чинь. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр их зүгийн одоо нөгөө зүгий гэдэг амтан бол ер нь өвчин мэдэрдэг. Ер нь ингээд шавж гэдэг нь өвчин мэдэрдэг байхгүй юу? За. Яа гэдэг байхгүй юу? Өвдөх мэдрэмжгүй амтан байдгийг. Тэгэхээр хатаа зүгийнхаа нэг талын нэг далавчийг хайждаг байхгүй юу? За. Нисэхгүй гэдэг. Тийм. Тэнгуудаа нисч чадахгүй болтыг. Тэнгуудаа бид нар жаахан нөгөө юу арчилгаа алдсан ч гэсэн хатан зүгийг алдахгүй байж болдог. Нэг хатан зүгийг алдах юм бол дараагийн хатан зүгийн өндөглөх хүртэл бас сар марын хугацаа алддаг байхгүй. Сонирхолтой юм байна тийм байна. Тэгээд яг одоо нөгөө уламжлалт ёсоор гэх юм одоо нөгөө сөрөглүүлэхгүй арга гэхээр хатан зүгийн тал далавчийг хайчдаг гэдэг юм дэлхийн зүгийчд мэддэг. Тэгсэн чинь хатан зүгийг тэгж далавч нь хайчиж зовоосон бол органик зүгийн болохгүй гэж байгаа байхгүй. Журман дээр. Зөө. Тэгэхээр эн чинь зүгийн бал тэ ерөөсө хамаагүй шүү дээ. Энд чинь тий одоо нөгөө амтны эрхийг хамгаалаад шүү дээ тий. Тий амтны эрхийг хамгаалах. За ер нь 9 шидийн одоо нөгөө сайн одоо юу гэх юм бэ? Сайн гэсэн ойлголтыг ингээд бүр хольж худгаад тий. Харин тийм байна. Бүр наа чи бүр ингээд нөгөө амтны эрх мэрэгч урцсан явж байдаг тий. Энэ чинь шашиндаг сүнслэг одоо нөгөө ойлголтч орсон байж идэг. Одоо хэрвээ ингээд нөгөө юу яавал одоо нөгөө зөгөөний далавчийг ингээд талын тарьж штэ. Зүгээр манай монголчууд ч нөгөө нэг эцэг модлыг эцэг модлоос бусдыг нь засчдээ штэ тий. Тэр бас тэгвэл ямар ойлголт болох вэ? Тийм баггүй. Инхээр нөгөө эн чинь тэр зөгөөний далавч чухал уу тэр хоньны засаа чухал уу гэдэг чинь бас л маргаантай л асуудал юм чи өөрөө тий. Амтны эрх талаасаа ирвэл тий. Тэгэхээр айгүй бол одоо нөгөө сүргийн хаан тий эрийг зассан бол органик байж болохгүй гэж хэлж болох юм биш үү? Нэг хүн тий нэг хүн тийм тэр зөгөөний далавчин дээр тэгж ирж байгаа юм чи хийж болж байгаа үстэй тий. Тэнгууд одоо сүрг юу болох юм тий? Замбрааг алдчихсан байгаа ч тий. Бөө эцэг мал. Тий. Эцэгтэй зүгийн аж ахуй чинь зүгийг иддэггүй штэ. Тийм штэ. Тийм үстэй тий. Тэгээд зүгийгээр дамжуулж тэр цэцгэнд тэр тоосонд юу вэ? Тэр шим шүүсэнд юу вэ? Тэрийг нь зүгийгээр дамжуулж л хийж байгаа тийм ээ. Тэгэхий одоо хатан зүгийн далавчийг шаргаж болохгүй байхад малыг бол бүр алж болдог тий. Органик байдаг. Тий. Бүр тэрэн дээр бис үнхээр гомдолтой байгаа. Тэр юуны зүгийн болны тал дээр би нэг зүгийн болны тухай уншижсэн. Тэр нэг Индонезийн нэг зүгийн бол байна. Манука гэдэг. Австрали тий. Тэр нөгөө Шинэ Зеланд тий. Ингээд тэд нар ч өөрсдөө бүр нөгөөтгөө баталгаажуулаад бүр айгүй тийм алдартай брэнд болгоцсон байгаа байхгүй юм чи тий. Хаавсан тэр герман руу тариалж илээдэг тэр. Тэр зөвхөн нөгөө нэг зөгөөндөө өвчрөн биш. Тэр бутандаа өвчр юм билээ. Тий. Тэр яг тэр Манука гэдэг цэцэг байгаа. Гэдэг бутлаг ургамал цэцэг байгаа тийм ээ. Тийм тэгэхээр ер нь манайх ингээд нэг энэ зөгийн балаач гэдэг юм уу эсвэл одоо энэ хоньны мах, үхрийн мах, бэлчээрийн мах маш их баталгаажуулж чадна гэдэг чинь өөрөө айгүй их үнцэн үүсгэн штэ тийм ээ. Тэгэхгүйгээр нөгөө
худлаа манайхан сайн гэд яваадах чинь өөрөө одоо айгүй хоцрогдож байна л одоо манайхан сайн гэж яваад байгаа болохоос манай бэлчээрийн мах одоо гадагшаа гарч ийн үү? Өчнөө олон 60-70 сая малтай. Ингээд нөгөө экспортын бүтээгдэхүүн ерөөсөө тэр уулуур ухаагаас хамаарцсан тийм. Уг нь бол өчнөө амар том мал аж ахуйн орн байгаад байдаг тийм. Тэгэхээр өөрсдөө энэ чинь нөгөө цаашаага ингээд яг бодоод явах юм бол энэ олон мал чинь жил болгон эдэн штижэл хэрэглэнэ. Энэ чинь өөрөө өв сургамлаар хооллно тийм. Энэ бэлчээрийн дороотл одоо энэ дэлхийн дулаар тентэр чинь юу болж байгаа вүлээ. Энэ минийгээ бас ингээд бодлоготойгоор бодох л ёстой л да тий. Гэхдээ ингээд нөгөө хамаагүй ингээд өсгөөд үржүүлээд тий. Энэ зөвхөн ингээд тэр малыг өсгснөөрөө банкны барьцаанд тавих хэрэгсэл болж байгаа байхгүй нөтер. Тий. Тэр малчин тэр амьдрал нь баталгаатай байхын тулд олон малтай байх ёстой. Олон малаа банкны барьцаанд тавиад мөнгө зээлдэг асуудал байгаа байхгүй юм чинь тий. Түүнээс нөгөө цохиж идээд барахгүй шүү дээ юм чинь тий. Зөв. Одоо нэг зоос юм биш үү тий? Зоос ингээд нөгөө барьцааны төлбөрийн хэрэгсэл болоод байгаа байхгүй тэр мал чинь нэг утгаараа. Түүнээс нөгөө мянган малтай байгаад нэг айл хүчрэхгүй шүү дээ. Идэж хүчрэхгүй, барахгүй, тэжээч барахгүй. Энд чинь өөрөө олон малтай байж ч тэр айлын нөгөө санхүү нэг жоохон баталгаатай байгаад тэр мянган мал чинь жил болгон ингээд бэлчээрээд сүйтгээд яваад шүү дээ. Ямаа гэдэг амтэн ч одоо ямар мал вүлээ чинь маш их одоо үнцээр нь сугалж юу яж иддэг тийм ээ. Инхээр чи энэ яг нөгөө салбарын хөдөө аж ахуйн мэрэгчлэтнүүд нь хүнсний мэрэгчлэтнүүд нь тийм ээ. Энэ талаар бас ингээд дуурж шилжил байх хэвээр. Тийм түүнээс нөгөө банкнд тавьдаг төлбөрийн хэрэгсэл болгоод өсгөөд үржүүлээд иж болохгүй. Хэрвээ төлбөрийн хэрэгсэл нэг талаараа болж болно, хизээ болж болохгүй гэхээр ерөөсөө эн чинь малын өвчний одоо малын өвчнгүү бүс болцсон цагтаа энэ эрсдэлгүй болсон цагт мах экспортоор хангалттай хэмжээний гардаг болсон цагт эн чинь өөрөө төлбөрийн хэрэгсэл болж болно шүү дээ. Өсгөөл үржүүлэл тэрийг гаргаал махын юу яагаад шүү дээ экспортлоод шүү дээ тийм ээ. Өнөөдөр манад нэг тиймэрхүү бас хандлага бас жоохон дутуул байдаг юм л та тийм. Тийм одоо мах үн үсэд гадаад руу гарч ивэл бас сайхан штэ гэж бодохоор нөгөө зарим хүмүүс чинь ингээд Монгол малыг өстэй хуцаад өглөө идэвхлээ тий. Тийм тэгээд нөгөө энэ болгоноос чинь ингээд нөгөө ойлголтын зөрүүнүүд чинь гарч ирэх хүмүүс тэрийн болгоо ойлгохгүй байна л та одоо. Ингээд гаргаадаа ихээр үн өслөө гэж уурлна. Гаргаадаа ихээр үн өслөө гэж уурлна. За эсвэл одоо тэр юу зөвхөн ингээд манайх сайн гээл ингээд баталгаажуулж чадахгүй байгаад гэдэг нөгөөх нь гарч чадахгүй тий. Тэгэхээр малаа хөгжүүлэх ёстой юу? Баталгаажуулалтын газрыг хөгжүүлэх ёстой юу тий? Тэр вакцины тарилгааг нь оруулж ирэх ёстой юу? Энэ чинь бэлчээрийн мал аж ахуйч бас маш хэцүү шттэ ингээд хэрийн нэг амтангүйж ирэл өвчин халдаал хэцүү шттэ тий. Инхээр эн чинь нэг тусгаарлагдсан бүсийн одоо хаана байгуулах ёстой юм те. Энэ байдлаар нэг жоохон цаашаа дэлгэрүүлж хөгжүүлвэл уг нь их зүгээр санагддаг. Тийм би ч гэсэн ингэж яг одоо нөгөө юу хэрэгтэй вэ гэхээр хүнсний аюулгүй байдал гэхээс илүү одоо нөгөө баталгаажуулалт одоо шинжилгээ шүү дээ баталгаажуулалт гэдэг чинь эцсийн шинжилгээ. Тэгээ шинжилгээний одоо ёроолыг жаахан уулыг жаахан одоо бараг ихийг ингээ шинжилгээгүй юмнууд яваад байгаа шүү дээ. Махны салбарт ямар байдгийг мэдэхгүй. Зөгийн бал бол ерөн шинжилгээгүй юм яваад байгаа байхгүй. Бүх одоо нөгөө юун дээр хүнсэн дээр Японд бол яадаг шүү дээ. Одоо генетийн шалгалт шинжилгээ хийдэг. Одоо нөгөө шинжилгээний усын шинжилгээний байгууллага дэлгүүрээс бүх бараанаас нэг өдөр ингээ дээж аваад үзээд болохгүй юм байх юм бол шууд хэвлэлтэд тэр мэдээлэл өгчдөг. Зөө. Аха. Тий. Манад бол тэр төвшний юу л байхгүй л байна л да. Уг нь яг хөндлөнгийн хяналт бол тэгж явах хэвээр. Одоо яг яаж явж байгаа гэхээр ерөөсөө хүнс үйлдвэрлэгчид нэг удирдлагатай нэг шинжилгээ өгнө.
Тэ? Нөгөөх нь болохоор одоо бичил битний ерөнхий тоо ч юм уу, хүнд металлын одоо үлдэгдэл ч юм уу үзээд тэгээд гаргадаг өгчтэй. Тэ? Тэгээд нөгөө тэрүүгээр нь баг худалдааны эрхийг өгчдөг. Энэ өөрөө цаашаага нөгөө баталгаажилт болж чадах уугүй юу гэдэг чи өөрөө айгүй сул. Хоёрдугаарт энэ шинжилгээний байгууллагууд өөрсдөө айгүй чадамж муу санагддгийг. Одоо жишээ нь одоо манай хүнсний лавлгаа лаборатори гэдээ байна тийм үү? Энд чи өөрөө нөгөө үнэндээ тэнд нөгөө боловсон хүч нь байгаад те энэ техник технологийн одоо хоцрогдолд орцсон. Инхээр чи нөгөө лаборатори гэдэг чинь ерөөсөө мөнгөтэй хөлтөл болчих асуудал шүү дээ. Маш айхтар том хүчин чадалтай лабораторид оруулж ирээд тэнд маш сайн хүмүүс бас ажиллаж явах хэрэгтэй. Тэ? Маш сайн мэргэжлийн боловсон хүчнүүд, маш сайн хиймчид, микробиологчид ажиллаж иж тэрийг авч явдаг тий. Тэгэхээр чи өнөөдөр одоо ерөөсөө 2023 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг химийн 7хон ширхэг багш төгсөж байна. За. Химийн багш 7хон ширхэг. Тэр улсын хэмжээнд багшийн сургуулийг нь 7 ширхэг химийн багш төгсөхөөр одоо бид нэр аль хүнээрээ эмч хийлэх үү, аль хүнээрээ одоо тэр хүнсний мэргэжилтийг хийлэх үү те, аль хүнээрээ хиймч хийлэх үү гэдэг асуудал чинь дахиад цаашаа явчихна те. Тэгэхээр энэ болгоныг л ерөөсөө тэр бүр айгүй тийм том цогцоорнд хийх хэрэгтэй л байна л да тийм. Тэгэхгүй өнөөдөр бас ингээд лаборатори дээрээ бааханд юу овуулчаад тоног төхөөрөмж овуулчаад нөгөөдгөө ашиглаж чадахгүй хуучирч байгаа ч лабораториуд байна тийм. Тэгэхээр аль аль талыгаа л ер нь бодож явах хэрэгтэй л да. Тийм. Хүмүүс ойлгож байгаа юм болоо. Тэгээд сүүлийн үед нөгөө сүүлийн 1 жил хүнсний инженер юу лээ? Алюминий цоо асуудлаар бас хүмүүсийн анхаарлыг татсан тий. Жил бараг 2 жил болж байна. Тийм үү? Тий, удаж байгаа. Жил 6-7 сар болцсон. Тий. Энд чинь ийм асуудал байсан. Юу вэ гэхээр алюминий цоо гэдэг одоо нөгөө юмдаа сайн торн те залуучин одоо юу байсан бэ? Торн залуучин баг янз бүрийн дотор хайлуулна, нойр булчирхай идгэн, тулаа өвчин идгэн гэд ерөөсөө 24-5 төрлийн ерөөсөө тэр эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулна гэдээ амлалтсан нөгөөдөл нь тийм алюминий цоо байсан байл та. Тэгж тэгж нөгөө реклам хийгээд зарч исэн. Тэрэн дээр алюминий одоо мэдээж алюминий цоожийн одоо мэдээж хүний хэрэгжилж исэн хэдэн 100 жил хэрэгжилж ирсэн юу юм чинь те хүнстэй те тийм болохоор зохистой хэрэглэх юм бол энэ чинь яг ч юу хахад баг нөгөө хэтрүүлж хэрэглэхийг уриалсан мэд дээрээс одоо нөгөө байхгүй одоо нөгөө эд шидийг байгаа мэд тий байгаа эрсдлийг байхгүй мэд сурч исэн биз дээ тий. Одоо жишээ нь цоог ингэж учиргуу угаадах юм бол ходоод модод юу болох юм ойлгомжтой шүү дээ. Одоо тэр зохистой хэрэглээ гэдэг маань ерөөсөө алюминий цуун дээр тэр ногоод арчлах асуудал байгаа. Тийм. Тий? Ногоод арчлах асуудал. За эсвэл одоо тэр жимс ногооныхоо бактериудыг одоо угааж ариутгах тий? Ийм асуудлууд байгаа шүү дээ. Тий. Нөгөө зохисгүй хэрэглэлээ гэдэг юм маань ерөөсөө тэрийг усанд найруулад шууд уухыг л сурчилж байгаа байхгүй юу тий. Тэр усанд найруулна гэдэг чинь тий одоо бас хэмжээ нь яг болчихвол яах вэ тий. Нөгөө эсэлтийн процесс чинь юу сүн хүчлийн эсэлт гэж байдаг. Сүн хүчлийн эсэлт гэдгийг одоо бид нэр тарган дээр мэднэ, айрган дээр мэднэ тий. Хоормгон дээр мэднэ, сүүний хүчил үүсдэг. Тэр сүүнд угаад одоо хэмчээн дээр тий. Ингээд эсгсэн байцсан дээр. За цууны хүчлийн эсэлт. Энд чинь өөрөө нөгөө цуун хүчлийн бактериудын нөлөөгөөр шал өөр бактериуд үржээд шал өөр бүтээгдэхүүн үүсэж байгаа байхгүй юу? Сүүний хүчил биш, цууны хүчил.
Одоо Тийм нөгөө болохоор сахарыг зад. тий ерөөсөө сахар. Тэр алимд юу байдаг вэ гэхээр сахар байгаа байхгүй юу? Тэрийг задтаад одоо нөгөө цуу болгодог. Тий, тэрийг хувиргаад одоо цууны хүчил болгодог. Тий. Энэ нь өөрөө тэр тухайн алимны цуундаа 5% нь агуулгадчихдаг. Энэ 5%-ийг нь одоо тэр пробиотиктой гэдэг. Нөгөө дотор нь ингээд нэг баахан тунд сөвж байгаа. Тэрийг нь ингээд пробиотик гэдэг чинь амьд ашигтай бактери хэлдэг. Нөгөө цайны мөг гэдэг дээ шүү дээ. Тэр чинь бас юу цооны хүчил үүсгдэг юм биш үү тий. Тэг чи ингээд нөгөө пробиотик гэдэг чинь амьд бактери хэлдэг байхад тэр чинь 5% цооны хүчилд ямар ч амьд бактери байх боломжгүй байхгүй юу? Тэр чинь өөрөө нөгөө E260 буюу одоо тэр хүнсний нөөшлөгч ангилд ордог бодсон байхгүй юу? Чинь цооны хүчил гэдэг чи тий. Тэгж яхад тэрийг нөгөө тураарай ирүүлж ирээ дотроо өгөө хайлуулаарай энэ төргээд илгээд хайруулсан хүн уужуулна хөхөөл хүүхдтэй хүн уужуулна хүүхэд хүртэл уужуулна гэж сурчилж байгаа байхгүй ингээд тэгээ нөгөө хүчтэй хүчил янз бүрийн одоо тэр найрлагатайгаар шингэлээгүй уугаадахаар тэр чинь шүд гэдэг чинь эрдэс тийм үү ил байдаг эрдэс шүү дээ энэ эрдэсээ чинь уусгаад хайлуулчихна тий хайлуулчихна тий инхээр нөгөө тэр үед нь юу зөвлөдөг вэ гэхээр соруулаар угаараа гэдэг байхгүй юу? Оо тийм үү? Тий. Соруулаар одоо ухаандаа ингээд соруулаар уухаар шүдэндээ хүрэхгүй тэгээ шууд л уух юм байна л да тий. Тий. Инхээр нөгөө иймэрхүү ямар ч тийм нэг шинжлэх ухаанч бус тий. Бус нь эрүүл мэндийг бодохгүйгээр одоо борлуулалтаа боддог. Тий. Борлуулалтаа боддог ийм байж юус болохгүй. Тэр чинь алимны одоо тэр цуу 25,000-аар зарагжилаа гэхэд яг өөр нүүр цуснаас гаргаж явсан яг ижилхэн хувьтай одоо цууны хүчил одоо будааны цуу ч юм уу тий өөр эсвэл улсны алимны цуу ч юм уу юу 5,000 төгрөг гэж идэг. Инхээр нөгөө сурчлагаагаад маш сайнаар хийгээд 20,000 төгрөг халаасалчлагаа асуудал байхгүй юу чинь өөр асуудал байхгүй шүү дээ тийм ээ. Тэрнээс манай хүнсний инженер алюминий цуучийн хор бити хэрэглэсэн бол биш байхгүй тий. Угаасаа тэр чинь одоо салаад хийхдээ тий зохистой хэмжээгээр бид нар хэрэглэдэг одоо янз бүрийн хоолнд оруулдаг тий одоо нөгөө юу дар шисэн өгөрцгийг хийхэд хэрэглэдэг. Энэ дээр бас яг нөгөө түрүүний хоёлыг ярьжсэн органик гэдэг асуудал чинь бас бодлон утгаад ороод ирдэг байхгүй юу? Манайх тэр алюминий цунд органикийн зөвшөөрөл өгсөн юм байлаа. Гадаадаас ирсэн алюминий цунд. Алюминий цунд. Тэр нөгөө одоо органикийн одоо органик бүтээгдэхүүнээс яадаг вэ? Тий. Органик бүтээгдэхүүний одоо тэр бүртгэгдсэн байгаа байхгүй юу? За. Хөдөө аж ахуйн яам дээр. Ингээд юусэн чинь нөгөө органик юм гэдэг чинь өөрөө тухайн алюминий гарал үүслийг илэрхийлж байгаа болохоос биш тэрийг органик байлаа гэж шууд ууж болно гэсэн үг юусэн биш. Тий. Энэ дээр төөрүүлээд идэг бас. Тий. Манайх органик штэ. Манайх гээд ямар нэгэн байдлаар тэр бүртгэлтэнд бүртгүүлсэн тий. Ихтэй лист айгуу сони тэр чинь Америк бүтээгдэхүүн биш үү? Америкт хийсэн Америк бүтээгдэхүүнийг одоо худаа жоохон ям оожиж одоо баталгаажуулсан гэсэн үг. Манайх өөрсдөө баталгаажуулах нь хаашаа. Манайхд нөгөө цаанаас ирсэн сертификатын өмнөгийн үндэслэл одоо нэг тийм бичгэл олуулсан юм байл л дээ тий. Тэгэхээр баталгаажуулалтын асуудал бас хэцүү. Тэгэхээр манайх угаасаа баталгаажуулдаг байхгүй юу? Органик бүтээгдэхүүн гэж угаасаа манайх баталгаажуулах чадамж нь ч байхгүй. Зүгээр одоо тэр цаанаас ямар гарал үүсэлтэй, ямар бичгүүртэй ирсэн тэрийг нь үндэслэж л бүртгэл оруулж гэрчлэгээ болгодог тийм ээ. Тий. Энийг нь үндэслээд органик гэдээ явуудаж болохгүй. Тий. Энэ ч өөрөө органик байхаар хүний бие сайн гэсэн юм юусоо хаанч байхгүй. Энэ ч өөрөө ингээд нөгөө тусгаар улс хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангадаг улс юм бол өөрсдөө баталгаажуулах хэрэгтэй байхгүй юу? Тий. Ингэжээж окей аюулгүй юм байна тий. Ингээд хэрэглүүлж болно шүү дээ. Тий. Тэгээд манай хүнсний инженер явсаар агаад сая шүүх хуралдан дуусаад тэр дээд шүүх хүртэл явсан уу? Юу яасан? Нийслэл давх шатны шүүх.
Тэ нийслэлийн анхан шатны шүүх бол миний талд бүрэн шийдвэр гаргасан. Тэр шүүхийн процесс ч бараг жил гараа өвччих юм чинь. Тэгээд тэг хүн ч бас өөрөө ч бас залхдаг юм байлаа. А нөгөө давх шатны шүүгч айгүй хурдан болт юм байна. Нөгөө материал нь бүр бэлэн болсон тий. Тэгэнгүүтээ ингээд цаад хүмүүс нь ингээд миний тал шийдвэр гарч байгаа болохоор цаад хүмүүс нь гомдож байгаа шүү дээ. Гомдчихгоот нь нөгөө давх шатных нь хянж үзээд яг тэр эрүүл мэндийн хэмжлэлүүдийг нь бол миний талд үлдээгээд би нэг компанийн нэрийг нэг 2 удаа хэлсэн юм байлээ л дээ. Яг тэрэн дээр залруулах хийгээд тэгээд дуусгая гэд тийм процесс боллоод тэгээд дууссан. А хэрвээ зүгээр яг надад цаашаа ингээд нэг заргалдаад яваад байхаар би өөрөө хохироогүй болохоор бас болдгоо юм байна. Би өөрөө нөгөө яг өөрөө хэрэглэж хохироогүй. Тий. Ерөнхийдөө чиний одоо тий. А тэгэхээр нөгөө хэрвээ би өөрөө хэрэглээд хохирцсон бол би ямар нэгэн байдлаар тэрийг нотлоод ингээд цаашаа явж болох гэдэг байхгүй юу тий. А тэгээд нөгөө дээд шүүхтэр очичхороо нөгөө магадлах шатны шүүхтэр очичхороо эргүүлээд анхан шатны шүүх рүүгээ буцаачих гээд. Тэгэхээр чин нөгөө миний одоо гомдлыг хүлээж аваад дээд шүүхээс анхан шатны шүүх рүү очих юм бол эн чин дахиад дуусахгүй дахиад жид явахгүй тий. Тэгэхээр чи эн чин хүний амьдрал явж шүү дээ. Тий. Гэтэ хангалттай хүмүүс бол айгүй сайн мэдээлэл авсан энэ талаар тий. Би бол хүнсний манай зарим одоо найзууд гэх юм уу танилуд манай хүнсний инженер гэхээр нөгөө хэрүүч юу гэдэгтэй шүү дээ тий. Ихтэй сайн анзаарч одоо нөгөө энэ хүн юу бичиж юуны төлөө явж байгаа юм бэ гэдгийг сайн уншаасаа гэж бодчих. Ихийнхэн хүмүүс энэ хүн чинь тэр алюминий цонх дургуун бэлдээ. Биш байхгүй энэ хүн одоо тэр алюминий цонх хэрэглэх тулах юм бол хэрэглэн шүү дээ тий. Тийм үстэй тийм байхгүй юу? Тийм. Тэр чинь тэрийг нэг хор гэж байгаа юм биш. А үнэн зөв одоо тэгээд яаж тэрийг одоо юу юм бэ? Тэрийг тэ худлаа мэдээллээр хүмүүс ингээд өнөөдөр сошиал орчинд те маш их мэдээлэл дунд амьдарч байна. Тэгвэл нөгөө мэдээллийг бас ингээд ялгаж салгадаг, өөрөө үнэлж дүгнэдэг те юу хэрэгжилж болох уу, юу хэрэгжилж болохгүй юу гэдгээ өөрөө бас ингээд нөгөө арай илүү суралцчлах хэрэгтэй юм байлээ л дээ те. Тэгээгүйс болол ингээд янз бүрийн асуудлууд гарч ирдэг тийм ээ. Тийм тий. Тэгээ би нөгөө ингэсэн. Би анх нөгөө зөгийн балны бизнес хийж эхлэхэд зөгийн бал дээр би нөгөө юу оруулмааргүй санагдсан байхгүй юу? Эрүүл мэндэд ийм сайн гэсэн мэдээллийг оруулмааргүй санагдаад. Тэгээд яагаад вэ гэхээр бид нар хүнсийг хэрэглэхдээ шүү дээ та нар бас анзаараарай. Ер нь хоолыг идэхдээ энэ юунд сайн гэж бодоод идэх тийм үү? Энэ гоё юм амттай юм а гэж бодоод идэх хоёр чинь шал өөр байдаг байхгүй. Гоё дуртай юм идэхдээ тэрний одоо ер нь биед сайн юм уу юу те? Тийм. Одоо хамгийн энгийн ойлголт бол ерөөсөө бид нэр мах яах гэж хэрэгэлтэй. Биднэрт үхэр гахаа дахиа гээл одоо хонь ямаа гээл те. Ерөөсөө тэр загсны махч байсан. Энд чи өөрөө нөгөө 19 төрлийн үйл орлогдох амин хүчлүүдийг тэндээс авдаг юм байна. Тэр тосноос нь тэр тосны хүчлүүдээ авдаг юм байна. Үйл орлогдох тийм ээ. Хамгийн гол энерги бид нар хаанаас авдаг вэ гэхээр нүүрс усыг боловсруулж авдаг. Тэгж яхад нөгөө аль нэг талыг нь хараад хэлбигээд явааддаг. Нэг эсвэл нүүрс усаа хасцсан тохиж явдаг тий. Ямар ч нүүрс ус хэрэглэхгүй нөгөө сахарыг үзэн ядцсан тий. Ингээд нөгөө юугаар холдгоо гэсэн чинь уураг тос хоёроор холддог. Тэгэхээр ингээд ирэхэр чи аюултай байхгүй юм чинь аль нэг шин бодис ингээд ихсээд ирнэ гэдэг чинь өөрөө аюултай байдалд хүрч идэг. Ерөөсөө тэр маханд
маханд ерөөсөө тэр нүүрс усны агуулмж маш бага. Уург нь өндөрсөөл, тос нь өндөрсөөл ирэх юм бол бид нар тэр мах гэж харагддаг байхгүй юу? Уург нь багасаад нүүрс ус нь өндөрсөөл ирэх юм бол биднэрт гурил гэж харагддаг байх ч гэдэг. Тэгээ эвтэйхэн ойлгочих хэрэгтэй байхгүй бас тийм ээ. Одоо нөгөө нүүрс ус уург өөх гурав тий одоо PFC гэдэг чинь PFC баланс гэдэг чинь маш чухал юм билээ шүү дээ тий. Аль алин байхгүй болохгүй. Ерөөсөө энэ шин бодисын хүрээнд бол бүх хүнсэнд энэ гурван шин бодис гуруулаа байж байгаа. Гуруулаа байж байгаа. Аль нь өндөр вэ үү бага вэ? Өндөр вэ үү, аль нь бага вэ үү гэдгээсээ л өөр хүнсний бүтээгдэхүүн өөр түүх хийдүүлж харагддаг тийм ээ. Тий. Тэгэхээр идэж хэрэглэхдээ ч гэсэн тэр балансыг бас барьжлах хэрэгтэй. Тийм барьжлах хэрэгтэй тий. Одоо нөгөө бас туушч байж болохгүй юм бэ. Тэгээд бүр дандаа ингэж хүнсийгтэй энэ одоо нөгөө энэ юунд сайн бэ гэж бодож идэх чи бас одоо нэг хүн чинь бас тий хүний бие гэдэг чинь бас ухаалаг юм болохоор чинь ятраад ирэнгуудаа эсхлийн юм идмээр санагддаг. Тийм байгаа. Тий одоо нөгөө цаанаас ингээд витамин ихэд тий цаанаас нь ингээд сахар нэгтэй байдаг тий. Чихэр идмээр санагддаг. Чихэр идмээр санагдаад байдаг. Ундаа умар санагдаад байдаг тий. Ингээр чи өөрөө нөгөө цусндах сахарын хэмжээ чинь унж байгаа гэсэн үг байхгүй юм чи тий. Чин 2.2 миллимолоос доошогоо ороод ирвэл хүн чинь сахар нөлөө шууд амнасанд нь аюул болоод өгөхгүй шүү дээ. Тэ? Эсвэргээрээ нөгөө сахар нь хитрэл 10 миллимолоос хитрээд эхлүүл тэр чинь өөрөө юм чинь нөгөө сахар нэгсээл бас л шоконд орно шүү дээ. Тэ? Тэг чин юм чинь хүний бие чинь өөрөө зохицуулж идэг өстой юм баггүй юм чи тэ? Тэгэхээр тэрийг дагаж те өөрийнхөө биед хэрэгтэй юм идэхэд хүн чинь автоматар амттай юм байна гэж те ямар гоё юм бэ гэж идэх бас одоо нөгөө өөрийнхөө одоо юу байгаа юм биш те хэмжих мэдрэмж ит юм биш те тийм болохоор би бол за хүнсний аюулгүй байдал нь харьцангуй баттай тий баталгаатай босон хойно бол нэр амттай одоо нөгөө хоолыг идэх бол зүгээр гоё жаргал байх ёстой гэж бодод байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тий. Нөгөө манайханд нэг жоохон дутагдaltaй юм ажиглагдаад байдгийг. Уг нь ингээд нөгөө хоол идэхтэй хүн чинь их баярлж идчих хэвээр. Тийм шүү дээ. Баярлж идчих хэвээр. Одоо нөгөө гадаадын ингээд нэг католик шин машинтай канон дээр харахаар ингээд ширээгээ тойрч суучаад ингээд баярлаад байдаг тий. Энэ хоолыг өгсөнд баярлалаа гэдэг. Энэ хандлага чи өөрөө бас их гоё юм байна. Манайхан яаж юм гэхээр яг нөгөө таны хэлдгээр би энэ кофег уучвал яах вэ? Энэ биед сайн уу муу юу тий? Биед нэг сайн биш бах та. Гисэн ирнэ л уугаад байдаг. Энэ ч нөгөө уг нь нөгөө эдсэн тогоргоо нулимаад идэж болохгүй шүү дээ тий. Сэтгэл санаагаараа нулимаад идэж болохгүй шүү дээ. Харин ч айгүй сайхан идээд дуусвал тэр чинь өөрөө айгүй сайхан үйлчлээ шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд тэхийн тулд тий одоо ерөөсө бид нар хоолыг баясаж баярлаж тий гоё одоо нөгөө бас нэг зугааштай хоол идэх чинь сэтгэлийн тий баяр баясгалан дууддаг зүйл тий тэхийн тулд бас суурийг цутгаж өгч байгаа тийм хүнсний инженерт бол нийт монголчуудыг төлөвлөж баярлалаа гэж хэлмээр. Баярлалаа. Энэ хүний бичсэн юмнуудыг сайн унших юм бол тэр алюминий цуу сайн муу гэж юусоо бичээг байгаа. Хонсон хоол сайн муу гэж юусоо бичээг байгаа. Тийм үстэй. Тэгээд энэ хүний бичсэн юмыг нэг эргэж хараарай. Тэгээд хүнсний биш хонсон хоол тий. Хонсон хоол хоёрдугаар юу бичиж байгаа гэсэн лөө. Бичиж байгаа 9 сард гарна. Тий. Одоо нэг нь энэ интерномын салбаруудаар, нөмгийн салбаруудаар тэр цаг хийж байгаа тий. Хонсон хоолыг заавал уншаарай. Тэгээд Facebook дээр байгаа хүнсний инженер пэйж групп бас байгаа тий. Хүнсний юу лээ? Хүнсний инженер пэйж гэдэг байгаа. Пэйж гэж байгаа тий. Шинэ зууны хүнсний инженер групп гэж байгаа. За тэгээд номнууд маань энэ интерномын салбаруудаар тий сонирхож үзээрэй. Ерөөсөө бидний одоо хүнсний
шинжлэх ухаан хүнсний эргэн тойрох шинжлэх ухаан гэдэг чинь хүнсийг хоолыг хэр удаан хонуулж болох вэ гэдэг юмыг чиглэж ирсэн. Тэ? Тэрний одоо хамгийн том жишээ ухаан нь болохоор бас 9 чихэр байгаад байгаа тий. 9 чихэр тий. Энэ хонсон уул дээр одоо 9 чихэрч байна уу, алимны цууж байна уу? Яг энэ мэтлэн ингээд яг нөгөө 100 нийтлэлийг 100 өөр хүнсний бүтээгдэхүүний тухай бичсэн гэсэн үг л дээ. Одоо тэр органик хүнс гэж байд юм уу тий? Тий. Эко хүнс гэж байдаг юм уу? Эко хүнс гэж алнаа нэрээ дээр болоо. Тий. Ингээд нөгөө эко хүнс. Тий. Гой ойлголтуудын тухай бас сонирхолтойгоор бичгийг хичээсэн. Тий. Тэгээ 3 дахь эвэл сая гарчаад сая Нумын баяраар орсон тий. Бас маш амжилттай явж байгаа тийм ээ. Би нөгөө хаяа яад штэ хөдөө очиж нөгөө би засахтай нөгөө дээр үйд штэ тий. Дээр үйд ингээд би засахтай нөгөө цаас мас байхгүй бол ингээд хүмүүс чулуугаар ачаач тэр. Тэр чин жинхэнэ эко байхгүй юу тий. Эко гэдэг ойлголт чинь тэр шүү дээ тий. Тий одоо цаасын хэрэг байгальд хаяхад асуудал үүсэхгүй тий. Эко хүнс гэр яг юу яг нөгөө талаасаа эко хүнс гэдэг чинь ерөөсөө нөгөө байгальд хаяхад асуудал үүсэхгүй л хүнсийг л юу савлгааг л эко френдли гэж нэрлэдэг байгаа юм л да. Савлгааг хийж хүнс савлгааг нь хэлж байгаа. Хүнсийг ерөөсөө эко гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Тэр хүнсийг хадгалдаг савлгааг л эко френдли гэж нэрлэдэг. Хэрвээ энэ ууж байгаа ундааныхаа юуг арчаагүй зарайлаад цонхоор шидчихэд тэр нь байгальд нэг аюул учруулад байхааргүй л материалтай хүнсийг юу савлгааг эко френдли гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Савлгааны асуудал. Тий, савлгааны асуудал. Нэр тэр эко хүнс гэдэг нэр айгуу сони бас нийтлэл байгаа шүү тий. Тий, хунцар байгаль орчинд ээлтэй гэдээ бас нэг бичсэн. Шилтэй харьцуулах юм бол эко шүү. Тий. Хунцар байгаль орчинд яагаад ээлтэй вэ гэхээр ерөөсөө эн чинь нөгөө дагалдаад нөгөө шатах туслах материалаа дагалдаад гарч идэг түүхийд. Нөгөө тэрийг лаацтай болгохын тулд тэрийг цаасан савлгаатай болгохын тулд тэнд нэг уурхай ажиллаж яадаг. Тэнд нэг мод тайрагчлээ байхгүй юм чинь. Тийм модыг цаас болгоход ямар их химэл бодсон ордог гэж тий. Дээрээс шилийг хийхэд ямар их CO2 гардаг вэ тий. Тий одоо нөгөө хүлэмжийг хийгээд асуудал биш шүү дээ тий. Нөгөө юуг болохоор хувцрыг болохоор хязгааргүй дахин ашиглаж болдог. Тий. Тэгээд тэгэхээр нэг шатахад айгүй хурдан шатч дуустдаг. Тэгэхээр нөгөө талуудыг ч бас бодож явах хэрэгтэй. Зөвхөн хунцар хортой гэж хараад байхгүйгээр одоо энэ дээр чинь дахиад нөгөө миний тэрхүүний ярьж байгаа баталгаажуулалтын асуудал гарч ирнэ. Тэр хунцар савны доор нь ямар код байна? Тэр нь ямар материал байна? Тэр нь халуун савлгаанд болд юм уу, болтгүй юм уу? Полипропилен байна уу те? Өндөр нэгтрэлтэй полиэтилен байна уу те? Эндээс ч өөрөө нөгөө материалын шин чанар чинь ялгагдаа гараад ирнэ. Тэрийгээ өөрөөсөө нөгөө баталгаажуулдаг л байх хэрэгтэй бас. Тийм ээ? Тэгэхгүй нөгөө наан ингээд бүх хунцрыг хунцар хичээд тэндээс айгаад суугаад иж болохгүй байхгүй юм чинь. Тэхний дээрээ л хэрглэж шүү дээ. Манай компани одоо Томгогийн зүгийн болохоор сүүлийн үед нэр юмыг аваад ир харуулъя. За Томгогийн зүгийн болохоор сүүлийн үед одоо ялангуяа том савлагаатай энэ шилийн болцоо. Ягаад гэх юм бол энэ эко гэж бодох юм бол эко биш байгаа байхгүй шил. Шил бол ингээд хэдэн мянган жил шил хэлбэрээрээ хогоор байна гэсэн. Тэгнь. Тий, шингэхгүй. Энэ дэлхийд буцаж очихгүй. Тий, одоо нөгөө силикат болол байж л шүү дээ. Тий. Энэ дээрээс одоо энэ яг хоо за хог болоход шороо моронд хор нөлөөгөө байлаа гэж бодоход энийг хийхэд чи асар их нөгөө юу шатаач одоо нөгөө төш шатаагаад шилийг хийж байгаа маш өндөр. Тий, одоо силикатыг хайлуулаад тийм ээ. Дээрээс энийг
Хятадаас Монгол руу тээвэрлэхэд маш их түлш зарцуулж байгаа. Тэг. Тэр болгон заяа түлшний асуудал биш. Үн дээр ингээд ирдэг асуудал байхгүй. Энэ хэрэглэгчтэй энэ үнэтэй тээврийг даажаа ихсээд идэг тийм ээ. Өрдөг ихтэй одоо энэ тээврийн үнийг хэрэглэгч даажаа мэдээж те. Тэгээ хажуудаа энэ болохоор дахин боловсруулж болдог. Энэ одоо ихтэй дахин боловсруулсан биш л дээ. Тэгээ энэ одоо хийх кост одоо хийх эдийн засгийн хувьд гэсэн тий байгальд үзүүлэх нөлөөний хувьд бас хамаагүй бага байгаа байхгүй юу? Бага өртөгч бага. Тий. Тэгээ тийм болохоор өсөлт бага байна гэдэг чи одоо нөгөө хэрэглэгчд бас бага дарамт үзүүлнэ шүү дээ тийм ээ. Энийг хэрэглэдэг ер нь болчоо. Гэтэ нөгөө хүмүүс хүнд бэлгэнд өгөхөд энийг өгмөөргүй байна шилдэ баймаар тодорхой хэмжээгээр шил байгаа л та. Тийм ерөнхийдөө ингэ шил илүү тий байгаль орчин болон хүний биеийн сайн гэсэн тийм ойлголт байждаг. Яг ухаж үзэх юм бол үнэхээр тийм бол биш байдаг тий. Зарим юм адилхан материал шүү дээ тий. Адилхан л материал. Бас бодох хэрэгтэй юм лээ. За. За тэгээ нэгэнд аваад ирсэн юм чи. Манай зөгийн балыг хэрэгжилжсэн үү? Хэрэгжилжсэн. Тий. За энэ удаа зочинд ирсэн танд бэлэг болгож энэ рапсынхаа энэ байгалийнхаа зөгийн болоо. Энэ байгалийнх нь. Тийм олон цэцгсээ. Энэ рапсынхаа. Би болохоор рапсынхаа илүү дуртай байдیں۔ Ягаад гэх юм бол рапсын зөгийн бол чинь жил болгон нэг амттай байдаг тий. Рапсын зөгийн бол юм чинь. Энэ Монголын байгаль гэдэг чинь айгүй баян. Зөө жил болгон өөр байдаг байхгүй юу? Тэгэхээр тэгэнгүүтээ нөгөө тааж чадахгүй энэ жил ямар зөгийн бол гараад их юм тий. Тэгээд би бол ингээд нөгөө дассан сурснараа энд айгу дуртай. Хаяа энэ дээр биш тий суглаа шиг амар гой зөгийн бол гарч ирдэг. Хаяа нэг сони амттай юм ч орчдөг тий. Ер нь ингээд жигтрүүлж чадахгүй бид нар. Тийм тэгээд ийм хоёр төрлийн манай одоо нүүр царай болж байгаа хоёр зөгийн балыг танд бэлгэнд өгч байна. Ирсэн баярлалаа. Гоё зөгийн бол. Тийм. Тэгээ би одоо хүнсний инженерийн фэний хувьд одоо цаашдаач одоо гоё хэрүүл хийж яваасаа гэж байна. Тийм ээ. Хэрүүл хийхгүй хүнсний инженер онцгүй байна. Яг хөө тэгээд юу яана л та бас нөгөө буруу байгааг нь буруу байнаг хэлчихдэг л байх хэрэгтэй. Тэ? Тэгээд тэр болохоор заавал ингээд засагддаг байх хэрэгтэй. Одоо ер нь ингээд чамгүй олон бүтээгдэхүүний шошго, хаяг найрлага те нэг чадах чинээрэл зөвлөхтэй зөвлөөл муудалцахтай нь муудалцаал явж л байна л та. Одоо эхнээсээ гоё засагдаад явж л байна те. Одоо жишээ нь одоо нэг апугийн ундаа гэх чинь одоо ингээд яг ингээд зөвлөгөө аваад ингээд шошгоод гоё засаад явж гин те. Гой үйлдвэр байна л та тий. Тийм гоё та эвийн олцсон биш үү тий. Заавал энэ дээр нөгөө нэг муудалцах шаардлага ерөөсөө байхгүй. Тэр угаасаа л тэгж бичигдэх ёсгүй л тэгж бичигдэх ёсгүй. Энэ дээр харин илүү бие хяналт тавиад байх биш. Энд ч өөрөө тэр мэрэгжлийн байгууллагууд нь энэ дээр яг хяналт тавиад энэ ерөөсөө тэр шошгоны мэдээллээр л нөгөө хүмүүс чинь хүнсний боловсролоо олж авч явдаг тий. Яг энэ жишгт одоо хурдхан хүрээсэй л гэж боддгийг. Бас хэрэглэгчийн зүгээс ингэж сүрхий байх хэрэгтэй. Тэрэн дээр бас мэддэг байх хэрэгтэй юм билээ. Тий. Одоо Америкийн хэрэглэгчдийн тийм одоо нөгөө юунууд нийгэмлүүд ч амар юм билээ шүү дээ. Нөгөө консюмер центрүүд гээд Америкч ажилтдаг юм байлаа. Австралид тий. Японд гихчээтэй ингээл хаана буруу үйлдэл ингэж өстө байнга ингэ хянчдаг тий. Барж итчихдэг тий. Тэр чинь одоо нөгөө хэрэглэгч тийм байх ёстой. Тий. Тийм болно. Тийм болно. Болно угаас. Тий.
бид нар чадна гэдэг. Тий. За тэгээд дараагийн за хэрүүл гэхий хааш тий. Дараагийн одоо нөгөө бас шин сэдв гаргаж ирээд бас бидний нүдийг юу хий? Нүдийг нээх үү? Нийлэх үү? Чихийг онгойлгох уу? Чихийг онгойлгохгүй. Онгойлгож өгөөрэй гэж бас тийм цаашдын ажил амьдралд амжилт хүсье. За танд ч гэсэн бас найз гээд нэвтрүүлэгтээ ураад оруулж агаад бас маш их баярлалаа. Тэгээд маш олон зүйл дээр ингээд хамтраад санаа оноо ярилцаад ингээд явж болох байхад тантай ярилцахад бас яг ингээд Япон хүний нүдээр ямар байдгийг, Япон хүний үзлэр ямар байдгийг тэр нь бас надад их сонирн байдаг байхгүй. Тийм болохоор бас тантай ярилцах аюул дуртай. Тий. Бид тэр ингээд нөгөө камерын урдуур биш те нэг улиралтай бол нэг удаа ингээд удаад. Би ч бол бүр сайхан шалгаа штэ бас. Тий. За өнөөдрийн зочин бол гал очир хүнсний инженер байлаа. Дараагийн зочин би өнөөдөр ингээд анх удагаар шахуу ингээд хоёр зочин дараалж хүлээж авч байгаа. Тэгээ дараагийн зочныг та бүхэн мэдэхгүй ч одоо бид тэр мэдсэн байгаа тий. Тэгээд дараагийн дугаар дээр уулзцгаая. За баяртай. Бай бай. Өөр ярьдаг юу ярьдаг үлээ. Мартсан биз дээ. Сонгуулиасаа. Бай бай. Баяртай.